олон улсын хөгжлийн байгууллагууд энэхүү Монгол улсын урт дунд хугацааны бодлон баримтчиг болох бүтсэн хөгжлийн төлөвлөгөөтэй өөрсдөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны төлөвлөгөөнийг хэрхэн уялдуулах, ард иргэдэд нэгэн байдлаар ямар мэдээлэл хүргэх вэ? За энэ бүтсэн хөгжлийн төлөвлөгөөнд төлөвлөж байгаа үйл ажиллагаа хэрхэн ногоон төвчний үр ашиг өндөртэй хүлэмжийн ялаг багтаагаар төлөвлөхөд олон улсын байгууллагууд яаж оролцох вэ? Талаар ярилцлаа. Сенатораас хүссэн үйлчлэгийг дэмжиж бүс болгон сенаторын өргөцсөн уралдааны ухаанд хүссэн зөвлөлтөд хамтраад хийх гэж байгаа дээр энэ чиглэлийн ажлууд тэрсмээ хөгжилтөд уялдуулаад байгааламжаар ажил хийдэг манай байгууллагууд бүсэл байгууллагуудын хувьд бол хамтран ажиллахад сайхан боломж байна гэж харж байна. Энэхүү уулзалтын үр дүнд бол өнөөдөр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан тэр тусгай хамгаалалтын газар нутаг болон за тэр гол мөрний эхийг тусгай хамгаалтанд авах, за ур амьсгалын өөрчлөлт, за ногоон хөгжлийг бол дэмжихэд яг орон нутгийн иргэдэд болон хувийн хөвшлийг оролцуулсан. За дээрэс нь олон улсын тэр сайн туршлагуудыг судлан яг бүсүүд дээр нэвтрүүлэх тэр чиглэлээр бол хамтран ажиллахаар болтголоо.